нэг хэд хэдэн нэвтрүүлэг үзлээ шүү дээ улс даяараа. 17 8 телевизэрчлөө. Энэ удаа арчилсан улсад бол хэвэн зүйл биш шүү дээ. 17 телевизээр 20 телевизээр зэрэг нэг нэвтрүүлэг гардаг те. Хин хийсэн ямар ч нэр усгүй нэвтрүүлэг гардаг. Тэгэд энэ өөрөө манайд Монголын улс төр ямар бохир төвшөнд байгааг те харуулж болох хамгийн энгийн жишээ. Тэгээд тэр бол өөрөө засаглалын нөөцүүдийг ашиглаж одоо ямар нэгэн яцаалт их боломжгүйгээр ерөөсөө л ийм мэдээлэлээр хүчрхийлдэг юм энгийн нэг жишээ. Тэгэхээр бид нар ийм зүйлүүдийг наацах нь бол уул нуулийн зөвшөөрч болохгүй. Тэгээ хэрвээ ингэдэх юм бол сонгогчид бол улам илүү хуваагдсан. Одоо саяны сонгуулиарч сангарлаа шүү сонгогчдыг тасралтгүй талцуулсан, хагаралдуулсан, муудалцуулсан, хин нэг үзэн ядуулсан юм агуулга контент мэдээлүүд л тасралтгүй явлаа шүү. Одоо бийж байсан, тааж байсан нэг өөр шинжилгээ дургу болчихдог юм л. Хөө ингээл яг ингээл байгаа газар ингээл байгаад шинжилгээ өөрсдөө их ингээд дургуцдаг болсон. Бид бол энэ ярьж хагаад за ямар ч байсан биднэд энэ ажил хийдгүү тамирч тэрэггүй. Ажил хийдгүү цалин авч байгаа дууч тэрэггүй. За би 2024 оны 3 сарын үед байна уу да тушаал гаргаад энэ ажил хийдгүү тамирчд. Ажил хийдгүү цагдаагийн энэ сүүлчуулгын нэр дээр явж байгаа дуучдыг бүгдийг чөлөөс салсан. Бид бол энэ шудраг ёсны зарчимтай байя. Энд чи ажил хийж байгаа цагдаагийн байгууллагт ажил хийгээ цагаа бүртгүүлээд үр дүн гаргаад ажлынхаа үр дүнгээр ажиллаа хийж байгаа хүн цалингаа авъя. Харин тэр цагдаагийн байгууллагын нэр аваад явж байгаа. Энэ бол ер нь бол арсан нийгэм байх ёсгүй гэдгийг л бид ярьсан. Нийтийн дээрийн газар автобусын дарга нар хулгай хийж байгаа жолоосрыг бүгдийг нь ажлаас сална. Яагаад өршөөгөөд байгаа? Яагаад камер тавьчихад байхад яагаад тэрийг мэдсээр өжиж ингээд зүгээр явуулаад байгаа? 5-6 сая төгрөгийн цалин авч байна. Автобусны жолоос нар. Тэтгэвэр тарахтаа 100 сая төгрөгийн тэтгэвэр авч байна. Нэг удаагийн уцалтгүй туслаж. Энээс илүү хангамж гэж одоо ийм цалинтай байгууллагууд тэр бүр байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр даваа талаа энэ дээр бүр цогц зарах хэмжээ аваа. Одоо тэр шинээр суурилуулсан програм хангамж хэмэл оюухан суурилсан зөрчил илрүүлдэг системүүдийг ашиглаж хулгай хийж байгаа жолооч нарыг нэн даруй ажлаас нь хал. Ганцхан жишээ хэлэхэд жидүүгийн хүн гэхэл одоо зөвхөн ганцхан хууль сурчлахын тулд нэг их 80 төгрөг зарцуулсан байна гэдээ ярьж байна. Зөвхөн энэ хурал сургалтын семинарууд гэхэл 2 их 80-ын тухай яригдаж эхэлж байна. Энэ энд очиж идэж ууж байгаа зарлууд гэдээ явж байна. Энийг одоо хасаж нэг бол төсвөө одоо юу яах хэвээр төсвийн тэнцлийг сайжруулах хэвээр үгүй бол одоо энэ бодитойгоор хөрөнгө оруулалт хийх хэвээр. Монгол хүн бол маш оюуны потенциал сайтай, маш төвчээртэй, маш чадвартай залуучууд маш их байдаг. Энэ хүмүүсийг хөгжүүлж чаддгүй. Дээр сууж байгаа хүмүүс цагаан гартай нөхцөл гэж одоо ярианда одоо бидний шиг ямар тосмаас л хэртөө хүчмс явахгүй юм чинь цагаан гартай нөхцөл гэж би ярих баг. Эдгээр өөрсдөө нэг өдөр хүүтэн гараашнд ажил хийж үзээгүй. Хүний нутагт 0 явж үзээгүй. Хүн өнөөдөр 200 мянган төгрөгийг яаж авч болдгийг мэдэхгүй. Ард иргэд нь яаж зах дээр хэдэн зуун мянган хүний амьдрал тэнцээ даараад хөрөөд ханаад түрээд өвдөж хадаад өдрийн нэг 100 мянган төгрөгийн олдгоныг яаж авч байгааг энэ хүмүүс мэдэхгүй. Тийм учраас ард иргэдээ хайрлах чадахгүй учраас эдгээр татварыг хүснээрээ нэмж хуулийг хүснээрээ өөрчилж байгаа л гэж би ойлгоод байна. За тэгвэл засгийн газрын өнөөдөр нэг сайхан улсын хурлын гишүүд хүмүүс иржээ. За ерөөсөө энэ хоршоо энэ янз бүрийн одоо зүйлийг үүсгэн байгуулаа явж байгаа. Нэг талаараа талархуулж тааш нөгөө талаараа яагаад ийм гадны бодлогыг оруулж ирээд бидний тэ үр зээлээс нь гаргахгүй үхлийн тойрог руу бүгдийг зээл ав гэж хөдөлцгөөд байгаа байна. Уулын тэ дотроо тундрагаараа тэнхээжж байдаг энэ малчин гэдэг энэ агуу гайхалтай улсуудаа тэр үн гэдэг зүйлнээс жоохон асуур байлгаж болдоггүй юм. Харин хэрэгжилж байгаа унтны цэвэр бас 1 литр хэдэн байгаа юм. За их сайн хэлж мэдгүй наа 100 орчим байдгүй л яг үндэ чинь сайн хэлж мэдгүй байна. Баяжлагч өдрөг сайхан өрлөө. 500-аас 2000 хавцаа. 1 литр суу. Энэ чихэрнээс лараа юм. Одоо үнэн нь бол эдийн засгийн хувьд л айгүй доор байгаа штэ усны үнэ бол. Тэгмүүд яг үн цэнээр үнэлэх юм бол үнэлэхдэггүй. Бас яг үнэтэй байх байна. Усууд харин нөхөр хийм буянтай тэгээд бидний усаа нэг тоохгүй шүү дээ. Ус хамгийн чухал шүү дээ. Одоо усаа уг нь хамгийн хэмээд усад юм уг нь амьдруулчих тий. Би хийе. Ус байхгүй бол ус алтнаас илүү үнэтэй. Ус байхгүй үгүй шүү дээ.
Энэ жил баруун бүсэд гэхэд 42 байршилд хөв цөөрөн байгуулнаа. За хөв цөөрөн байгуулах ажил маань яагаад баруун бүсэд илүү төвлөрч байна гэхээр их нууруудын хотгоор оршиж байгаа. За Төв Азийн гадагш урсгалгүй гол мөрнүүд байдаг. За дээр нь Монгол Алтан нурууны, Хангаан нурууны мөнх цас мөсөн голын хайлалт бол уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалan маш идэвхтэй явж байгаа. За хувийн хвшлийн зүгээс гадаргын усыг хоригдлуулах ажлыг хэрэгжүүлсэн тохиолдолд байгаль орчныг хамгаалах хууль болон газрын тухай хуульд заасны дагуу тодорхой нөхцөл болцолтойгоор дэмжлэгүүд үзүүлэх ийм эрхцэн орчин бас бүрдсэн байгаа. Тийм учраас та бүхэн байгаль орчны газруудтайгаа, сав газрын захиргааттайгаа холбогдож хөв цөөрөн байгуулах ажилд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулаарай гэж уриалж байна. Хэдэн хүмүүс гарч ирж чад өөрсдөө хаан гэж бодчихдаг. Одоо ерөөсөө энэ их хурлын гишүүдийн зарим нь дэндүү уваагүй ийм үйлдэл хийж байгаа шүү. Судлаачдын үг сонсохгүй, иргэд иргэний нийгмийн үг сонсохгүй, өөрийнхөө харснаар нэгнийхээ бизнесийг дэмжсэн ийм имийг бариа явж идэг болсон шүү. Их хурлын дэд дарга бүрд орж ирж эхлээд ийм уваагүй үйлдэл бол газар авж байгаа бас та бүхэн өөрсдөө анхаарах хэрэгтэй. Гоё орчинд цонхоор хараа гоё орчинд ажилладаг дарга нүдэ бас ард түмний үндэсний аюулгүй байдлын төвшөнд тулгамчаад байгаа энэ асуудлаа шинжлэх ухаанчаар амьдралтаагаар хардаг ийм одоо нүдтэй тарихтай болохыг бас их хурлынхаа гишүүдтэй шийдвэр гаргачтай хүсмээр байна. Төсвийг анх өнгөрсөн жилийн 10 сард өргөн баригдахад маш олон эдийн засагч анхааруулж байсан. Та нар одоо маш одоо 1 сарын төсвчийг хэрэгжиж 2 сар болонгууд статистик тоон өнөөдөр гарсан байлаа. Төсвийн орлого өнгөрсөн жилийнхаас нэг их 80-аар буурсан. Зарлага нь нэг их 80-аар нэмэгдсэн. Өөрөөр хэлэх юм бол 2 их 80-ийн цоорхоо гарсан ба шүү дээ эхний 2 сар. За энэ байдал бол туйлын ноцтой. Гэтэл бид нар өнгөрсөн жилийнхаас энэ жилийн төсөвч нь 10 их 80-аар илүү байхгүй юу? Гэтэл 2 их 80-ийн энэ зөрүү чинь цаашаа энэ хэмжээгээр бодох юм бол ердөө 6 сар ихтэл тодтол хийхгүй бол энэ улс орон туйлын хүнд болно гэсэн ийм тохио өгч байгаа. За Монгол улс нөгөө талаас одоо Монгол улс бол уул уурхаага орно шүү дээ. Бид нар эдийн засгаас солонгоруулна гэж захын одоо энэ их хурлын гишүүд сайдар ярина. Гэтэл үнэн бод тэрэг дээрээ бид нар ганцхан нүүрснээс хараад болсон эдийн засаг нь нүүрснийх нь үнэ 40% унаад эхлэнгүүт ийм хүнд байдалд орж байгаа юм. Тэгэхээр энэ улс оронд одоо бодлого гэж юм алга боллоо, тооцоо судалгаа гэж юм алга боллоо, хариуцлага гэж юм байхгүй болсон учраас одоо ийм нөхцөл байдалд хүрчээд байна. Энэ байдал цаашаа үргэлжлэх юм бол туйлын хүндэрнэ. Тийм учраас нэгэн яаралтай энэ арга хэмжээ авахгүй бол болохгүй гэж би ингэж харж байгаа. Улсын дугаарын үнийг үнд оруулах энд ямар ашиг байгаад байгаа юм? Иргэдэд энэ ашигтай юу? Машинаасаа үнэтэй улсын дугааруудтай болох гэдэг шүү дээ одоо. Машинаасаа үнэтэй улсын дугааруудтай болох. Тэгэхээр улсын дугаарыг дагаад авилгал цэцэглэн. Энийг дагаад маф үүснэ. За сүүлийн үед нөгөө 11 сард дугаарыг олголт зогссноос хойш яг энэтэй холбоотой юм одоо улсын дугаарын юм бизнес одоо цэцгэлж байгаа. Дотор тогтоох асуудлыг одоо жавхлан сайд, сангийн сайд дур зоргоороо үзэмжээрээ шийдвэрлэх асуудлыг би буруутгах байгаа. Энийг бол жавхлан сайд мэтийн хүмүүс бол өөрт ашигтай байдлаар ашиглана. Энийг авилга болгож хуургана. Тухайлбал одоо яригдж байгаа Эрдэнэс тавталгаагийн Бортегийн нүүрсний борлуулалтыг монопол байдлаар өгсөн Адмирал гэх энэ компанитай холбоотой 2 дахь тендерийн маргаан сангийн яамд хянагдж явах үед татгал заад тэр одоо үйлдэлийнхээ төлөө та Бортегийн одоо нүүрсний борлуулалтын монопол эрхийн 10%-ийг авсан байж болзошгүй үйлдэл нүүрсний сонсгол дээр яригдсан. Тийм ч учраас таныг гэрчээр дуудсан. Та орж ирчээд хариулаагүй зугтсан. Яагаад сангийн яамн дээр энэ маргаан явж явах үед таны хамаарал бүхий этгээдүүдийн холбоотой хамаарал бүхий ийм компани нэмж орж ирж 10% авч идэг. Энд хардах бүрэн үндслэлтэй. Ямар үндслээр энэ сангийн яамд ийм эрхүүд өгөөд ангууд энийг сангийн сайд өөртөө давуу байдал болгож ашиглаж байна уу гэдэг асуудалд хөндөгдөх ёстой. Битгий давраад бай заяа.
Гэрлэл туслах тухай шүүгүүртанд орж яхад элчүүд маань идэвхтэй өгөхгүйгээд эхнэрээ мөн ч одоо хачин гачнаар хэлэх юм аа. Ерөөсөө энэ гэртээ сууж исэн ажил хийдгүү, насаараа ажил хийгээгүй, биеийн ажил хийдэг, хөдөлмөрдөг, миний л бүтээсэн зүйл. За тэгээд энэ бол ааштай, ажилгүй, анхаагүй, шуналтай, шулам шиг хүүхэн гэдэг ихнэр хэлээд байгаа байхгүй. Ингэж болохгүй шүү дээ. Энд чинь нэг талаасаа гэрэлсэн сошь хөрөнгө, дундын хөрөнгө байхгүй. Яахаараа үр хүүхдээ төрүүлээд өсгөж хүмүүжүүлээд сургууль цэцэрлэгтэн зөөж байгаа энэ хөдөлмөр биш болдгийг. Эний чинь мэдээд улс одоо дундын хөрөнгөө энэ бол хөдөлмөрөөгд үнэлсэн зүйл байхгүй. Тэгэхээр ер нь ч тэгээд муу эмэгтэйг тийм үү сайн болтол нь хайрладаг залуус байхад сайн эмэгтэйг муу хүн болтол нь гомдоод элчүүд байгаа байхгүй. Тэгэхээр зарим элчүүдээр зүгээр хандаж хэлэхэд ер нь бол амьдрал бол та биднээс хамаарч байгаа шүү. Айл гэрийн эзэн, өрхийн эзэн амьдралыг яаж явах нь элчүүдээсээ бол хамаарч байгаа. Цаашлах юм бол ерөөсөө эхнэрээ хэрхэн ямар хүн болохыг таал бас шийдэд байгаа байхгүй. Нэг ноцтой зүйл байгаад байна. Эрчим хүчний үйлдвэрлэл явуулах одоо шинээр станц барих ч гэдэм үү те шинээр эрчим хүчний их сурвалж барих зөвшөөрлийг бага хүмүүс авчдаг юм байна. Тэгээд хийдэг юм. Яг тэр барьсан зөвшөөрлөөрөө тэр хүмүүс эрчим хүчний шинэ их сурвалжийг барьж байгуулсан байсан бол өнөөдөр Монгол улсад 1623 мегабайтын эрчим хүч үйлдвэрлэх байсан. Гэтэл өнөөдөр 24 онд үйлдвэрлэсэн юм чинь 841 байж байгаа чинь. Эрчим хүч шинээр баригддаггүй, эрчим хүчний шинэ их сурвалж нэмдэггүй. Энэ юутай холбоотой гэхээр зөвшөөрөл олгодог систем та бүхэн бүр гайх ба. Нэг хүн эрчим хүчний шинэ их сурвалж барих гэж зөвшөөрөл хөөцөлдөхөд 4-6 жил зарцуулах гэж байна. Ийм тохиолдолд энэ салбарт хинч хөрөнгө оруулалт, хинч бүтээн байгуулалтыг хийхгүй. Иннээсээ хамаарат эрчим хүчний үнэ өөрөө юу буурах боломж байхгүй. Энэ чинь хомсдолтой байгаад учраас. Сүүлийн 8 жил юу боллоо? Жидүү сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, хөгжлийн банк, за ногоон автобус, нүүрсний хулгай. Зүгээр л гачгуудыг уншиж өгсөн. Энэ бүгд дээр ном бичих бүр хангалттай хэдэн 10 ч ном бичих тийм бодит гэмтэргүүд болсон. Тэгээ иргэдээ зүгээр л нэг хавцыг харуулаад түүгээрээ нэг шоуддаг, нэг авилгалтай тэмцэж байна. Шудраг ёсыг тогтоож байна. Хүсээ амьдрал дээр яг авилгалтай тэмцээд үр дүн хаана гарч чадах. Хэн хариуцлага хүлээгээд шоронд орсон. Хэн ч ороогүй. Зүгээр л яриа. Тэгэн дээр зүрхэн өвчтний зүрх одоо яг суулгаж байгаа хүний маань зүрх зогсох ямар хэцүү байдаг гэж санана. Зүрхийг ажилуулах гэж бид нар яаж зовдөг гэж санана. Тэгээд зүрхэн зогсчоод эргээд ороод ирэхээр бид яаж баярлдаг гэж санана. Яг тэр хүний зүрх зогсож байгаа момент нь тэнд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын зүрх бас адилхан зогсож байдаг юм аа. Энийг ард түмэн ойлгооч. Шилэг бөөр шилжүүлэн суулгуулсан амьд донор болоод тархины өвөлтөд дондоос эргэтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийг дуграасаа гэж бодож байна. Яагаад гэвэл тэр хүмүүс нэгэнт дахин амьдрал гэж ямар сайхан байдгийг биеэрээ амссан улсууд. Бидний ажил ямар хэцүү байдгийг тэд нар маань бас дуурч бусад хүмүүстэй таниулаасай л гэж хүсэж байна. Эргэтний наваа гэд гарын үсгээ зурцснаас л хойш тэгээд ямар эргэтэн авах нь бол ар гэж зөвшөөрсөн гэж үзээд авах ёстой юмнууд аавд. Цахилгааны үнийн өслөө тий. Энэ өссөн мөнгө одоо хаана вэ? Энэ чинь уг нь ихтэй цаашдаа энэ цахилгаан станцаа өргөжүүлэх шинжилгээ бүх юм зарцуулагдах ёстой шүү дээ. Тэгээ ингээд өсгөөд авцсан мөнгөний тооцоолол одоо айгүй чухал байгаа байхгүй. Тэр мөнгө хаана байна гэж асуумаар байдгийн засгийн газраас. Бид нэр өсөж ин гээл халаглал мөнгөө нэмэл өгөөд байдаг. Тэр мөнгө тэгээд хаачих чадах. Тэр мөнгөний одоо зориулалт хаана байгаа гэдгийг асуумаар байна. За яг одоо ингээд 3 сар цуглуулчлаа тий нэг хэдэн төгрөг цугларсан байгаа шүү дээ. Тэгээ тэрүүгээр юу хийж байгаа? Тэрүүгээр юу хийх гэж байгаа? Тэрний төсөл хаана байгаа гэдэг асуудал. Одоо мөнгө нэмчээ тэгээд хэн аваад хаашаа хэрэглээд байгааг нь ойлгохгүй шүү дээ. Энэ айгүй том асуудал байхгүй. Бидэрт нэг юм уламжлалт хандлага байна. Энийг хэдүүлээ яг та нар байгуулах аль багцтай ярилцаа. Нэг юм заавал нөгөө иргэд хүсэлт гаргах ёстоор гуйлагдаг ийм нийтлэг харилцаа ерөөс өнөөдрийн хүртэл тасрахгүй байна. Энийг одоо хэдүүлээ зогсоогоод энэ цалингаараа энэ төвшөндөө ажиллаж амьдрч чадахгүй гэж байгаа юм байвал төрийн албанаас нь одоо ингээд чөлөөлөөд хэдүүлээ нэг зоримог юм хийя. Нэлээ олон хүмүүсийг өөрчилж чөлөөлт хийя.
Ер нь фермерийг хизээ хийх ёстой юм бэ? Ер нь би өнөөдөр эхлэх үү, тэтгэвртэй гараад эхлэх үү, ер нь хизээ хийх вэ гэд хүмүүс айгүй их асуудаг. Айл болохын бизнесийг заавал тэтгэврийн мас гэд хүлээгээд авахгүй. Залуу байгаа дээрээ, эд бүтээмжтэй байгаа дээрээ эхлэвчээ гэж зөвлөнө. Та өнөөдөр фермерийнхаа үйл ажиллагааг ихэрчлээ гэхэд үр хөвгтөч чинь дагаал таныг туслаад яв. Энэ бол өвлөөслөр бизнес. Айл болохын эртгэн ичил санаа зовох юм байхгүй. Залуу насандаа өндөр орлоготой цэвэр агаарт амьдрахыг хүсвэл эрчимсэн байдлаар жохоор ороорой гэж зөвлөмөр.